8 дугаар сарын 29-ны энэ өдөр бүгд найрамдах Казахстан улсын иргэдэд цөмийн аюултай хог хаягдлаас мөрөгдсөн 1,500 гаруй иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж 1 минут дуугүй зогслоо. Энэхүү уламжлалын дагуу Казахстан улсыг төлөөлж манаас Сугаалчин сайдын яамнаас өнөөдөр Дарчойлон хийдэд 1 минут дуугүй зогсож цөмийн хог хаягдлаас болж мөрөгдсөн иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгсэн юм а. Энэхүү арга хэмжээнд цөмийн хог хаягдлаас ихээхэн хохирж байсан Япон, Турк, Польш, Болгар зэрэг 5 орны элчин сайдууд мөн нэгдэж хүндэтгэл үзүүллээ. Казахстан улсад 1945 оноос цөмийн туршилтын газар байгуулагдсан. Зохион байгуулагдсан цагаас хойш 450 гаруй газар доорх туршилт явагдсан. Үүний хор уршгаар манай улсын 1 сая гаруй иргэд амь өргөдсөн. Олон арван иргэд эрүүл мэндээр хохирсон. Иймээс манай улс энэ өдрийг нас барсан иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж 1 минут дуугүй зогсдог юм а. За энэ хүрээнд өнөөдөр цөмийн хаягдлаас ихээхэн хэмжээгээр хохирч байсан Япон, Турк, Болгар, Польш зэрэг 5 улсын элчин сайдууд хүндэтгэл үзүүлж байна. Бүгд найрамдах Казахстан улсын одоогийн ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1991 оны 8 дугаар сарын 29-ны өдрийг цөмийн хорхорлоос болж амрагдсан иргэдэд хүндэтгэж 1 минут дуугүй зогсох санаачлаг гаргажээ. Үүнээс хойш 23 жилийн турш бүгд найрамдах Казахстан улс нь энэ өдрийг хүндэтгэлийн өдөр болгон ирсэн байна. Казахстан улсын хувьд 1949 оноос 1991 он хүртэл атомын 450 гаруй туршилт хийж үүний хор уршигаас 1,500 гаруй иргэд нь нас барсан байна. Энэ өдөр Казахстан улсын иргэдэд хүндэтгэл үзүүлснээр цөмийн хаягдлыг эсэргүүцэж байгаа илэрхийлэл болж байгаа юм а. За Монгол улс ч гэсэн үүнийг эсэргүүцдэг учраас бид нэгдэж өнөөдөр Дарчойлон хийдэд 1 минут дуугүй зогслоо. За энэ өдрийг манай улсын иргэд алтан байгууллага болон гэртээ 11 цаг 5 минутаас 11 цаг 6 минутын хооронд хүндэтгэл үзүүлэн дуугүй зогслоо. Цөмийн хаягдал нь тухайн газар нутагтаа маш их хор уршиг учруулдаг. Ийм дүүнийг дэлхийн аль ч оронд эсэргүүцэж байна. Бүгд найрамдах Казахстан улсын хувьд 1991 оноос цөмийн хаягдлыг эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэж байгаа юм а.